За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 7 хоног буюу 12 дугаар сарын 8-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн зах зээл дээр болж өнгөрсөн үйл явдлуудынхаа мэдээллийг эхлээд хүргэе. За үүнээс өмнө зарим хүмүүсээс хувьцаа яаж авах вэ гэж асуугаад байгаа. Тэгээ хариулт болгоод хэлэхэд за эхлээд та үнэт цаасны компанид бүртгэл үүсгүүлэх ёстой. Бүртгүүлэх ёстой. Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны компаниудын жагсаалт байгаа. Та яг одоо харж байна. Нийт 52 ийм компани байна. За тэгээ ард нь үйл ажиллагааны чиглэлийг нь заасан байна. Брокер, дилер, андрейтер зөвлөх. За тэгээд Монголын үнэт цаасны компани холбооны гишүүн хэсэг. За хамгийн сүүлд нь онлайн арилжааны платформтой хэсэг гэдэг энэ маш чухал. За энэ 52-оос 23 дөрөв нь бол ийм онлайн платформтой байгаа вебсайт. За зарим нь бол аппликейшнтэй бас байгаа давхар. Та эдгээрээс аль нэгийг нь сонгоод бүртгүүлэх ёстой. За давхарч өөр 2 3 компанид бүртгүүлсэн байж болно. Тэгээд энээс цаашх үйл явц нь бол маш хялбар болсон. Та гар утсаараа төлбөр тооцоо төлдөг, QR уншуулдаг, яг үн шиг мөнгө шилжүүлдэг, хувьцаа авах зарах чинь яг үн шиг юм маш хялбар болсон. За миний хувьд бол хамгийн анх голомт капитал үнэт цаасны компанид 2018 онд Түмэн шугуут компани IPO-нд оролцох зорилгоор 18 онд офис дээр нь очиж нээлгэж байсан. За эднийх нь бол вебсайттай. За ап байдаг эсхийг нь бол мэдэхгүй байна. За мөн арт security-ийн арт апыг түлхүү ашигладаг. За энэ талаар бол нэг богинохон шорт бичлэг оруулсан байгаа. За тэгээд та эхлээд компаниа сонгочлоо. За тэгээд бичиг баримтын баталгаажуулалт хийллээ. Үүний дараа танд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн данс үүсчин. За тэгээд таны хувьцаа авах данс чинь тусдаа байна гэсэн үг. Та өөрийнхөө энгийн харилцах данснасаа тэр хувьцаа авах данс руугаа мөнгөө шилжүүллээ, цэнэглэлээ. Тэгээд арилжааны самбар дээрээсээ харж агаад ямар компани хувьцаа авах гэж байгаа, зарах гэж байгаа гэж цаашаа өргөжлүүлээд явчихна. Одоо бол маш хялбар болцсон байгаа шүү. За юм байна. За дашрамт хэлэхэд би Түмэн шугуут компани IPO чи 200 төгрөгөөр гарч ирсэн. За тэнд нь оролцож ирсэн. За сүүлд бол 600 гаруй төгрөг болж өсөж ирсэн, 670-аас хүрч илүү. За харин сүүлийн 2 жил бол энэ компани хувьцааны 350 орчим дээр бол ингээд тогтцсон байгаад байгаа. За миний хувьд бол энэ компанид нэг 2% яг Түмэн шугуутын хувьцааны хувьд 2% л ашигтай явж байгаа. За одоо мэдээ рүүгээ орцгоё. Монголын хөрөнгийн бирж компани гүйцэтгэх захирлын үүргийн төр орлон гүйцэтгэгчийг ахиад зэлсэн байна. За анх бол Дөлгөөн гэж эдийн засагч байсан. За Дөлгөөн нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд улмаар дотроо ажиллаж байсан Хаш Эрдэнэ гэдэг хүнийг томилж байсан бол буцаагаад Хаш Эрдэнэнийг өөрийн хүсэлтээр мөн бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эргүүлэн томилж за Д Мөнхбат гэж хүнийг JP Morgan-оос ажлын гаргаа эхэлж байсан. За дотоодын 2 3 юм үнэт цаасны компанид удирдах албан тушаал хашиж байсан ийм хүнийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. За ингээд 2 3 чудаа асуулчгүй да тий. За хөсөг трейд хувьцаат компани тууцын тогтоол гарсан байна. Ямар тогтоол юм гэхээр за миний ойлгосноор шүү. Гүйцэтгэх удирдлагада их хэмжээний хилцэлхийг зөвшөөрөл олгох тухай. За Хаан банк компаниас энэ хөсөг трейдийн хамаарал бүхий Милко хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Тесо дээрээ хязгаарлагдмал хариуцлагатай ийм 2 компани бодвол зээл авсан юм шиг байгаа. За тэгээд энэ 22 оны 1-р сарын 27 оны гэх мэт ийм зээлүүд байна. 4 5 ч зээл байна. За үүнтэй холбоотой энэ хөсөг трейд компани газар болон үйл хөдлөх эд хөрөнгийг энэ зээлийн одоо барьцаанд нь тавихыг зөвшөөрсөн ийм тогтоол юм болов уу гэж ойлгосон. Мөн Хаан банкны туудсан тогтоол байна. За энэ нь болохоор компани хамаарал бүхий этгээд болох 5 богд нуура компанитай ATM-ийн техник тусламж засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахыг за үүнтэй холбоотой эрхийг гүйцэтгэх удирдлагадаа олгосон ийм тогтоол байна. За ингээд гишүүд нь гарын үсгээ зурсан. Өнгөрсөн 7 хоногт за 4 дахь удаага Grand Boulevard гэдэг ийм арга хэмжээ за хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч үнэт цаасны шилдэгүүдийг тодруулдаг ийм арга хэмжээ 4 дахь жилдээ болсон. За энэ арга хэмжээгээр голомт капитал компани 2 дахь удаага шилдэг үнэт цаасны компаниар шалгарсан байна. За голомт капиталын хувьд бол харьцангуй юм маш сайн мэдээллүүд оруулдаг. Тухайлбал дэлхийн хөрөнгийн зах зээл болон дотоод хөрөнгийн зах зээлийн мэдээллийг 7 хоног тутамд ийм давхимал байдлаар ингэж оруулдаг. За жишээлбэл өнгөрсөн 7 хоногийн товч мэдээлэл, товч таймыг та бүхэн харж байна. За энэ том мэдээллүүдийг бол хэдүүлээ хувьцааны арилжаан дээр ярьчихна. За энд үнэт цаас зээлдүүлэх зохицуултыг санхүүгийн зохицуулах хорооноос баталлаа гэд
Унцаас ийм зээлдүүлэх, үйлчлэгээ үзүүлэх тухай журмыг санхүүгийн зохицуулах орооноос баталсан байна. За ингэснээр манай улсад нэг ийм шинэ бүтээгдэхүүн бий болох юм эрх зүйн орчин бүрдэж байгаа юм байна. За иймэрхүү хурангуй мэдээллүүд байдаг. Та бүхэн эндээс дэлхийн болон дотоодын зах зээлийн тойм мэдээллийг харах боломжтой. За мөн криптовалютын тойм явж исэн бол энэ 25 оны 3 сараас хойш бол зогссон байна. За өнөөдөр нэг мэдээлэл гарсан нь төрийн эмчтийн оролцоод 18 компанийг за энгийн хувьцааг нэмж гаргаж ингэж нээлттэй компани болгоно гэсэн мэдээлэл гарсан байна. За яг хизээ энэ ажил хэрэгжих нь бол тодорхой заагаагүй. За эдгээр 18 компаниас сонирхол татгууц юм 3-4 компани байгаа. Эхнийх нь бол мэдээж Miat компани маш олон жил алдагдaltaй ажиллаж байгаа. За хоёр дахь нь бол Эрдэнэс 5 толгой бид нарын 1072 ширхэг хувьцаа байдаг энэ компани. Гурав дахь нь мэдээж цайлын үнэ гэгддэх Эрдэнэт үйлдвэр, төрийн эмчт үйлдвэрийн газар. За дараагийнх нь анхаарал татсан компани бол Эрдэнэс Critical Minerals гэдэг энэ Монгол Рус Цэвтмет гэж ойлгоод байгаа энийг. За ийм анхаарал татсан компаниуд байна. Бусд нь бол хэд хэдэн цахилгаан станц болон дулааны станцууд байна. За дээрэс нь одоо нээлттэй болцсон Монголын хөрөнгийн бирж, за Багнуур, Шивэова, Төрийн банк гэсэн ийм компаниуд дээр бас нэмж энгийн хувьцаа гаргах юм болов уу гэж ойлгосон. За виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн салбар тулгамдж буй асуудал ба шийдэл гэсэн ийм хилцүүлэг санхүүгийн зохицуулах орон дээр болсон байна. За уг хилцүүлэгт Монгол банк, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо болон арилжааны банкнууд. За тэгээд мэдээж биржүүдийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон ийм арга хэмжээ болсон байна. За дашрамт хэлэхэд 2021 онд бол 59 токен гарч өдөрт нэг их найт төгрөг эргэлдэж хагас сая гаруй хүн гэж төвтэй оролцож байсан. За харамсалтай нь үнэ бол одоо бараг 90 гаруй хувь нь утаа болон замхран утсан алга болсон. Эдгээрээс нэг өөрийнхөө үзмжээр 5 койныг сонгоод бас ч гэж төсөл нь явж байгаа үйл ажиллагаа нь таг болчоогүй гэсэн 5 койныг сонгоод анх гарч исэн аюун үн, нийт нийлүүлэлт, хамгийн өндөр түвшиндээ хүрж исэн үн, нийт тоош эрхэг. За тэгээ шатаалт явагдсан бол хэдийн шатаасээ одоо хэд үлдсэн байгаа, өнөөдрийн үн хэд байгаа гэх мэт мэдээллийг нэг дор багтаасан юм жижигхэн бичлэг оруулсан байгаа. За хэрвээ та ITC, Монгол NFT, SBS, CoinHub зэрэг ийм койнуудад хөрөнгө оруулж байсан бол дээрх бичлэгийг заавал үзээрэй гэж зөвлөх байна. Одоо цааныхаа 20 дахь зах зээлийн том мэдээллийг танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногт бол 35.2 тэрбум төгрөгийн үнийн дүнбэх арилжаа явагдсан байна. За хамгийн их төвтэй арилжаалагсан топ 5 гэх юм бол нэгт нь Апу 1.4 тэрбум, хоёрт нь Хаан банк 1 тэрбум, гуравт нь Мандал даатгал 1 тэрбум, дөрөвт нь Тэнгэр даатгал 568 сая, тавт нь Оллоо 372 сая төгрөгийн тус арилжаа явагдаж арилжааны үнийн дүнгээрээ тэргүүлсэн байна. За эхний дөрвийн хувьд Апу, Хаан банк, Мандал даатгал, Тэнгэр даатгалын хувьд бол багцын арилжаа явагдсан. За хувьцааныхаа 20 дахь Хаан банк дээр 440 сая төгрөгийн үнийн дүнбэхий багцын арилжаа 1350 гэсэн ханшин дээр 12 дугаар сарын 10-ны өдөр явагдсан байна. За Мандал даатгал дээр 995 сая төгрөгийн, Тэнгэр даатгал дээр 567 сая төгрөгийн тус багцын арилжаа явагдсан байна. За тэгвэл хамгийн их өсөлт үзүүлсэн үнэт цаас 5 үнэт цаас Оллоо компани 67%, Хүннүү менежмент 15%, Хөвсгөл алтан дуулга 15%, iTools 9%, Sendly 6.6%-ийн тус өсөлтийг өмнөх 7 хоногоос үзүүлсэн байна. Эсвэргээр хамгийн их бууралт үзүүлсэн 5 үнэт цаас бууралтын дараалалаар Ар Баян ангаа 15%, MJL Aqua 14%, Тэнгэрлэг медиа 13%, Монгол савих 12.7%, Хар тархтай 11%-аар тус бууралт үзүүлсэн байна. Харин хамтын хөрөнгө оруулалтын 2 сангийн хувьд Мандал ирээдүйн өсөлт 2.8%-аар буурч 908 төгрөг дээр хаагдсан бол үндэсний өвчлөлийн сан 1.6%-аар буурч 93 төгрөг дээр тус хаагдсан байна. За Мандал ирээдүйн өсөлтөөр 51 сая төгрөгийн, үндэсний өвчлөлийн сан дээр 9.8 сая төгрөгийн тус арилжаа явагдсан байна. За өнөөдрийн мэдээ энд хүрээд өндөрлөж байна.